Батхан тэнгэр их сургуулиас хүүхдийн хөгжил төлөвшил 2025 үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Гол зорилго нь энэ чиглэлд боловсролын салбарын эрх зүйн шинжилэл, доктортой хөгжлийн талаарх эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьсон байна. Яг эдгээр байгууллагад хүүхдийн хөгжил рүү чиглэсэн юм хөгжил төлөвшил хамгаалал руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахад академик талаас шинжлэх ухааны судалгааны талаас маш сайн юм гайдэнс болох гарын авлага болох юм ач холбогдолтой байдаг энэ хурлын хувьд. Тэгэхээр энэ хурлаас гарсан үр дүнгууд нь бол төрийн байгууллагууд манай дээр үйл ажиллагаа явуулж байгаа улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын тэнд ажиллаж байгаа яг энэ мэрэгчлэнүүдэд маш сайн гарын авлага болох ийм том давуу талтай. Эрдэм шинжилгээний уг хуралд Хятад энэтхэг улсын судлаачид болон боловсролын байгууллагын 110 гаруй эрдэмтэн судлаачдын судалгааны ажил хэвлэгдэжээ. Дээрх судлаачдын гаргаж байгаа шин санаа нийгмийн ач холбогдол бүхий сэдвийн шийдвэрлэх боломжийг дэвшүүлж санал солилцлоо. Ганцхан төрийн байгууллага биш, олон улсын байгууллага, тэгээд хувийн хвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, тэгээ ийм багш сургууль хүмүүс биш, сайн дурын ажилчид нар ингээ хамтран оролцож байгаа нь их үр дүнтэй. Энэ өндрийн тавьж байгаа илтгэлүүдийг хараад байхад дандаа багш нар биш вэ? Өөр бусад салбарын хүмүүст илтгэл тавиад байна. Энэ их үр дүнтэй. Энийг аль болохоор олон хүндлэх хүргэх хэрэгтэй юм байна л гэж Ахмад багшийн хувьд би бодоод байж. Зүгээр бүх хүүхдэд ингээл яг адил тэгш байдлаар агуулгыг эзэмшүүлэх гэхээсээ илүү энэ хүүхдүүдийг тэгш хамруулъя гэж бодож байгаа бол зайлшгүй нэгдүгээрт онцлог, тэгээ хоёрдугаар тэр онцлогооны үр дүнд тулгуурлаж хүүхдүүдэд тохирсон байдлаар энэ сургалтыг явуулах нь их чухал байна. Энэ үднээс бид нар энэ судалгаа хийсэн. Тэгээд энэ судалгааныхаа үр дүнг эрдэм шинжилгээний хуралд танилцуулах гэж ирсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс боловсролын салбарын тухайн цаг үеийн дэвшүүлсэн зорилтод үндэслэн судалгааны агуулга хүрээг гаргажээ. Тухайлах юм бол 2023 онд 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн асуудалд хэрэгжүүлсэн ажлын туршлагаар бүтээлч үзэсгэлэн гаргаж байсан. За тэгвэл энэ удаа эмгэгтгэл гарч энэ салбарт ажиллаж байгаа мэрэгчлийнхэн болон эцэг эхчүүдэд хүргэх байна.